Нэг өдөр салхи наранд хандан "Нороо, хэн дэлхийн хамгийн хүчтэй гэж чи бодож байна?" Тэр нь "Салхи би шүү дээ. Хэрвээ чи надад итгэхгүй байгаа бол хоёулаа мөрийцээ" гэжээ. Тэгээд замаар явж байсан нэгэн жаал хүүгцэн "Хэн тэр хүүхдийн хүрмийг төрүүлж тайлуулсан нь ялагч болно шүү" хэмээн салхи хэлжээ. Удалгүй салхи жаал хүү рүү "Чадах чинээгээрээ хүчтэй хүлээж хийнэ." Жаал хүн харин "Хоч юм доо, өнөөдөр яас их салхитай байна" гэж бодон хүрмэндээ илүү шигджээ. Салхи бүр илүү хүчтэй салхилахад явган хүү хүрмээ харин салхи нэвтрэхээргүй товчилж орхиж гин. Салхи хамаг хүчээрээ үлээсээрэн байгаад ядарчихжээ. Энэ үед нар "Одоо миний ээлжив?" гэж асуугаад чадах чинээгээрээ хурц гэрэлтэж эхэлжээ. Нар халуун элчээрээ эхийн алдад явган хүү халууцаж "Ямар халуун байна" гэд товчоо нэгээр нь тайсаар эцэст нь хүрмээ тайлж орхижээ. Гайхуулах гэсэн биш салхи өөрийгөө ичмээр байлд ийм хүү оруулжээ. Ингээд салхи эцэндээ болоод хийсэн оджээ.